За юу яцхан залуусаа Newsack in the house энэ удаагийн бичлэгээр үзэж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн бичлэг яг юуны талаар бичлэг вэ гэдгийг та бүхэн гарчигнаас бол харсан байх. 2026 онд Монгол дэж магадгүй дэлхийн одод болоод яг өөрийнхөө мэдж байгаагаар энэ зууны стадионы шоунууд ямар шоунууд байгаа вэ? За хэдүүлээ энэ талаар ярилцгаална. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн албан ёсны Telegram сувгт нэгдээрэй. Энэ сувг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хип-хопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэгэн бичлэгүүдээ мань чин тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За тэгэхээр одоогийн байдлаараа тодорхой болсон энэ зууны хамгийн ихний шоу бол та нарын тоглолт байгаа. За Тэнгэрийн тоглолтын хувьд бол төвцөн гэлт хүрээлэнд 5 сарын 23-нд болно. За түүний хамгийн анхны бие даасан стадионы шоу бол 2023 оны 9 сарын 9-нд болсон нэг л өдөр гэдэг нэртэй. За тэр тоглолтын хувьд бол мэдээж та бүхний мэдж байгаачлан стадион дүүрэн болсон. За рэпер та нарын энэчлийн тоглолт гэсэн ерөнхийдөө бол дүүрэн болох маш өндөр магадлалтай байгаа. Тэгээд 2026 он гарсаар рэпер та нарын рейтинг бол нэлээд өндөр байгаа. Тэр гаргаж байгаа уран бүтээлүүд өөрийнх нь хувь хүний төлөвшил тэр клипэндээ гаргаж байгаа сэтгэл яг ерөнхийдөө бол энэ жил бол түүний хувьд заавал стадионд тоглолтоо хийх жил нь мөнөөс өмнө билээ. За тэгээд рэпер тандш энэ жилийн тоглолтод нь томоос том амжилт хүсье. За гэх мэтчлэн ингээд нэг тоглолтын дээр олон юм ярихгүй шууд авчлаа явчих юм байна. За дараагийн тоглолт бол 5 сарын 30-нд рэпер Гинжингийн зуны 6 тоглолт болно. Яг одоо байгаа Монгол рэперүүдээс энэ жил тоглолтоо хийх зайлшгүй шаардлагатай рэпер бол Гинжин. За мэдээж цаадны хувьд 2025 онд бүтэн наацарсан. Тэгээд энэ талаар бол олон юм яриад яах вэ? Хүн болгон мэдж байгаа. За өмнө жилийн хувьд бол Монголын стадионы шоун дээр цоо шинхэн зүйл гарч ирсэн. Зуны 6 болон Triple X шоунууд тайзан дээр бол рэперүүдийг хооронд нь бааталдуулж ирсэн шүү дээ. За энэ нь ч гэсэн үзэгчдэд маш сонирхолтой концепт болсон. За харин энэ жилийн зуны 6 шоу бас тэ яг юугаараа өөр байх нь уу, юугаараа онцлог байх нь уу айгүй том анхаарлыг бол татчихээн. За рэпер Гинжингийн хувьд ч гэсэн өөрөө айгүй тийм шинэлэг зүйлүүдийг хайж, шинэлэг зүйлүүдийг гаргаж ирдэг учраас зүгээр энгийн нэг бол шоу тоглолт болно гэж бодохгүй. За угаасаа зуны 6 тоглолтын зохион байгуулалтаа юу ярих вэ? Тэр тайз, тэр дууралт гэдэл. За хамгийн гол нь янг үзэгчдэд энэ тоглолтыг хэрвээ үзэх юм бол маш томоотой, тэгээд айгүй соёлтой боловсон байгаарэ гэж гуйж байна. За угаасаа ч тэгээд рэпер Гинжингийн хедлайнер артист болохоор тийм ч бас олон жоохон хүүхдүүд стадионыг дүүргэнэ гэж бодохгүй байна. Ерөнхийдөө бол насжилт 20-с дээшээ байна хаа гэж бодож байна. За тэгээд рэпер Гинжингийн зуны 6 шоу тоглолтын тасалбарыг та бүхэн Shopee-ийн мэнээр худалдан авах боломжтой. Зуны 6 шоу тоглолт болон рэпер Гинжинтэй нэг айхтар олон юм яриад явах тий. Угаасаа галзуу шоуглох нь ойлгомжтой. За дараагийн тоглолт бол шоу мэдээлэл байгаа рэпер Тамирын тоглолт бол болж магадгүй. За цаадны хувьд бол та бүхэн мэдж байгаа өмнө жилийн Step Arena тоглолтоо хийсэн. Тэгээд энэ жил бол стадионд шоу тоглолтоо хийж магадгүй байгаа. За тэгээд мэдээж яг тоглолтоо хийх нь баталгаатай болчих юм бол мэдээллүүд нь араасаа албан ёсныхын сайтаас цацагдаад явах хаа. За энэ зууны хувьд бол Вандебо амтлагийн 10 жилийн ойн тоглолт болно. Вау. Вандебо амтлаг 10 жил болсон байна. Цаг хугацаа бүр дэндүү хурд явж байна те. За Вандебо амтлагийн хувьд би сүүлийнхаа базаан дээр ярьсан шүү дээ. Өөртөө бас лайв хийгээд 10 жилийнхаа ойгоор бас те хамтлагаараа ингэж comeback хийж байгаа, дөрөв дахь цомгоо бэлдэж байгаа гэж тиймэрхүү зүйлсүүдийг бол ярьсан байсан. За энэ бол гадуур явж байгаа шоу мэдээлэл шүү. Тэгээд Вандебо амтлагийн 10 жилийн ойн тоглолт нь бол 6 сарын 14 байж магадгүй. За Вандебо амтлагын үед мэдээж бүхэл бүтэн 10 жил болохдоо маш олон хитүү гаргасан та бүхэн мэдж байгаа. Одоо удахгүй дөрөв дахь цомгоо гаргана бас бие даасан тоглолтоо хийн гэхлээр 3 сар гаргаад ерөнхийдөө бол тоглолтын маркетинг ажил ч юм уу те дараагийн уран бүтээлүүд нь гой клиптэй цацагдаад явах байх гэж таамаглаж байна. За ямар ч тач 6 сарын 14 биш юмаа гэхэд Вандебо амтлагын хувьд бол 10 жилийн ойгоор ерөөсөө зүгээр суухгүй ойлгомжтой баталгаатай бол стадионы маш томоохон шоу зохион байгуулах нь ойлгомжтой. Яг цагаан сарын ард дээрээс тэгэл 3 сараас ерөнхийдөө Монголын шоу бизнес тэгэл бужигнаад эхэлнэ. Тэгээд мэдээж удахгүй Вандебо амтлагийн 10 жилийн ойн тоглолт нь яг хизээвэ гэдэг нь албан ёсны мэдээллүүд нь цацагдаад эхлэх баха. За энэ жилийн хувьд бол мэдээж уламжлал болгон зохион байгуулагддаг All In Heat гэдэг тоглолт болно. За All In Heat тоглолтын хувьд бол босон цагаас авахгүйлаад ерөөсөө дүүрээгүй шоу байхгүй бүгд дүүрсэн. За энэ жилийн хувьд бол мэдээж headliner артистууд болон те яг Social Play Park дээр юм уу аль эсвэл стадион дээр юм уу тэгэд яг тоглолт хизээ болох вэ гэх зэрэг мэдээллүүд нь одоогийн байдлаар бол цацагдаагүй байна. За тэгэд мэдээж энэ тоглолтын албан ёсны мэдээллүүд нь тунгуудалгүй цацагдаад эхлэх үзье. За энэ зууны хамгийн том шоу тоглолтуудын нэг бол яах аргагүй сараа ихчийн тоглолтууд болох нь ойлгомжтой. Мэдээж 100-ны манлай гэдэг утгаараа бидэнд шал өөр төвшний шоуг бол үзүүлнэ байх гэж бодож байна. За өмнө жилийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү
мэдээ ариун нэгжийн тоглолт болсон. Тэгээд ариун нэгжийн тоглолт ямар галзуу шоу боллоо. За Сараа эгчийн тоглолт бас юу гэж дутах вэ? Галзуу шоу болох нь ойлгомжтой. За яг Сараа эгчийг хүлээж байгаа сонсогч фэнүүдийн хувьд бол энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй шоу нь яг аргагүй шоу. За энэ шоу тоглолтын үед бол те постэр ч юм уу реклам зар сурталчилгаа нь бол албан ёсоор байршаагүй. Гэхдээ гадуур явж байгаа шоум тэгээд миний мэдж байгаагаар энэ жилийн хувьд бол баталгаатай Сараа эгчийн тоглолт болно. За дуучин Сарантуяа эгчийн хувьд бол анхны тоглолтоо 1994 онд Сэтгэлийн хүүг нэртэйгээр соёлын төв өргөнд тоглож исэн байна. Тэгээд энэ тоглолтыг нь бол 1325 хүн тухайн үед үзчихсэн. За түүний хувьд бол Монгол орны 21 аймаг дэлхийн 15 улсад 48 тоглолтыг 195 удаа тоглож 138350 үзэгч үзчихсэн түүхтэй юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой факт гэх юм бол pop хатагтай Сарантуяа нь Монгол орны бүх аймагт тоглолтоо хийхдээ нийт 50,000 км замыг туулсан байдаг. За тэгээд 1994 оноос хойш 15 цомог гаргасан, нийтдээ 80,000 хувь цомгийг бол борлуулсан. За түүний бүх борлуулсан цомгийг нь зэрэгцүүлээ тавих юм бол 9.6 км зам болно гэж байгаа. Тэгээ ер нь бол гих мэдээчлэн солиотой фактууд бол зөндөө байдаг юм байна лээ. За тийм учраас ийм хэмжээний агуу pop стадион тоглолт за гоё болохгүй гэж яахтай тий. За XMF шоуны хувьд бол энэ жил стадионд болохгүй тэгээд Монгол шигтгэнд болно гэсэн учраас энэ жагсаалтаас бол төр зур ерөөхдөө бол хасчээ. Энд яагаад гэвэл зөвхөн стадионы шоу тоглолтуудыг хийж байгаа. За мэдээж 8 сард болвол Evandis Entertainment-ийн шоу тоглолтууд бол болно. За тэдний хувьд болвол өмнө жил магадгүй Монголын бүх цаг үеийн түүхэнд иржсэн хамгийн том мод болох Тяныг авчирж ирсэн. За уг нь бол аюулгүй гоё том модыг авчирсан хүмүүс ч гэсэн аюулгүй гоё хүлээж аваад те үзэгчд пиг дүүрэн үзсэн. Гэхдээ тоглолтын зохион байгуулалт маш муу болсон. Тоглолтын найруулга талаас бас маш олон зүйл ойлгомжгүй байсан. Хамгийн чухал нь үзэгчдэд ерөөсөө хэлсэндээ хүрээгүй. За тэгээд өмнө жилийн Evandis-ийн тоглолт яагаад фейлджсэн бэ? Яг юу болжсэн бэ? Хэдүүлээ эргэн санацгаая. Мэдээж үлгэр сайхан төгсдөггүй шиг тэргээд те сул талууд бол байсан. За сул талууд нь юу вэ гэхлээр мэдээж хамгийн түрүүнд тоглолтын дууралт. Энэ бол магадгүй тайзны дараа орох тоглолтын хамгийн чухал зүйл. Супер концертын тоглолтын дууралт маш муу байсан гэдгийг тэнд байсан бараг бүх хүмүүс мэдж байгаа. Тэгээд мөн энэ талаар бас сошиалар маш олон хүмүүсээс сэтгэлдээ бухимдлаа илэрхийлжсэн. За дараагийн нэгэн асуудал бол VIP үзэгчдийн дунд гарч ирсэн. За энэ ямар асуудал вэ гэхлээр 4 хүн суух стандарттай ширээн дээр 2 сандал нэмээд тэгээд зургуулаа шахалцаад суусан гэдэг мэдээлэл байгаа. За энэ талаар тоглолтын нэгэн үзэгч за тэр 750k VIP бол үнэхээр инээдтэй байлаа. 6 хүнийг 4 хүний ширээнд чихээд суулгацсан. Нэг жижигхэн аяганд жин тоник ч гэх шиг. Ер нь бол Монголд ингэж хөлөгдөж байгаараа зүгээр яваад л үзье да. GD Бангкокт тоглолт зарласан байна. Тэрийг үзье да. VIP-гаас үзсэн хүн байна. Зохион байгуулалт үнэхээр муу. Хайрын мөнгөд харамслаа. Энгийн тикет аваад орвол илүү гоё байх байжээ. Энгийн тикеттэй хүмүүст үнэхээр атаргасан. VIP 750k-д нэг аяг жин тоник, нэг усаа тэгснээ share finger food байсан. Тэр нь үнэхээр новшин амттай дээрээс нь амар жоохон байсан болохоор гялс дуусчихсан. Доошоо буугаад идэж уух юм авъя гэхээр VIP руу идэж уух юм оруулахгүй ч гэх шиг. Хитэн жоохон мөнгөтэй хүмүүсийг хашаалж аваад уух юмнуудаа шахаж зарсан ийм л новшин юм боллоо. Ширээний хуваарлагтай 4 хүний ширээ тавьчихад 6 хүн суулгасан штэ. Багталцахгүй хүмүүс амар эвгүй байдалд ороод VIP 0 эвдэрсэн гэдэг сонин чиргүүл шиг юмд очрлуулаад бөөн хилан болсон. Дуунуудыг нь мэддэг хүн бараг байхгүй. Зүгээр үзэж яргамж суусан өөрсдөө их юмд бодсон хитэн маягтай юмнууд ямар ч наастргүй байсан. Үнэхээр сух VIP байлаа. За VIP-ийн талаар ерөөхдөө нэг иймэрхүү товч бөгөөд тодорхой мэдээлэл байгаа. За дараагийн нэгэн томоохон асуудал бол яг Тян гарч ирэх мөчөд техникийг садлуулсан. За энэ техникийн садлал бол чихвчний монитортой холбоотой гэсэн альбан бус мэдээлэл байгаа. Ерөөхдөө бол шоу мэдээлэл шүү. За энэ бол үнэхээр байж боломгүй алдаа гэж бол миний зүгээс бодож байгаа. Маш олон сар маркетинг хийсэн, маш олон хүнийг цуглуулж чадсан, маш их хэмжээний мөнгөнд бол цаана төлцсөн. Яг тусан момент дээр техникийн садлал байжлахгүй. За тэгэд мэдээж энэ асуудал юутай холбоотой вэ гэхээр мэдээж тайзны арын баг. За тэгэд дараагийн асуудал бол супер концертын зүгээс Тяныг ирэхийн өмнө тэрээр бол 10 дуу дуулан тэгээд бас Big Bang-ийн 2-3 дууг дуулнаа хэмээн бас маркетинг хийж байсан. Гэхдээ Big Bang-ийн дууг дуулна гэд маркетинг хийчихэд арай шүү. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бас хөөрч исэн. Яг энэ дэр нэг иймэрхүү мэдээлэлүүд яваад байгаа л да. Тян яг дуу нэмж дуулах хийсэн чинь нийслэлээс тогийн тасалсан гэд. За энэ жилийн үед бол Evandis-ийн тоглолтын дээр бол G Dragon-ы нэр бол маш хүчтэй яригдж байгаа гэсэн зүгээр гадуур шоу мэдээлэл бол би сонссон. За GD-г Монголд авчрах талаас бол ганцхан Evandis Entertainment хөөцөлдөөгөө нь ойлгомжтой бас 2-3 агентлаг байгаа гэж би сонссон. За ямар ч байсан хинэн ч байна G Dragon-ы тоглолтыг бид нэр энэ зун үзэх бол маш өндөр магадлалтай байгаа шүү залуусаа. За тэгээд мэдээж аль ч Entertainment-ын зохион байгуулсан байна. G Dragon-ы тоглолтыг үнэхээр л хэлсэндээ маш гоё зохион байгуулаарай. За тэгээд мэдээж яг одоогийн байдлаар мэдэгдэж байгаагаар Triple X шоу бол зуныг хаадаг та бүхэн мэдж байгаа. За Triple X шоунд дээр бол Монголын хамгийн олон артистуудыг цугладаг тэгээд сүүлийн хэдэн жилч болж байгаа юм дээ бүүмэд ямар ч
аюулгүй олон жил бол Triple X болж байгаа. Мэдээж яг шоу тоглолт гэхээсээ илүүтэйгээр фестивал гэж явдаг шүү дээ. Triple X-ийн хувьд жилийн жилд хамгийн хямдхан шоу байсаар ирсэн үнийн хувьд бол аюулгүй боломжийн. За үзэгчдэд олгосон энэ боломжийн дагуу Triple X-ийг бол Yanks аюулгүй хийж үздэг шүү дээ. За тэгээд ганцхан юм зэхээ ганцхан Triple X гэлтгүү ер нь энэ жилийн стадионын шоу тоглолтуудыг үзэх Yanks эрэгтэй ч гэлтгүү эмэгтэй ч гэлтгүү дор бүрнээ өөр өөрсдийнхөө хандлага болон зан хаашаа жоохон засаарай. Даруу байгаарай. Зодолдоод зодон хийгээд нэг нэгнээ цохиод нэг нэгнээ хараагаад чи ерөөсөө лаг харагдахгүй наач 1990 онд 2000 оны ихэнх үед бол тэндээ үлдсэн. Тэгээд энэ бас сүүлийн үеийн хүүхдүүд хутагтай явж гин гэж гадуур бас айгүй их яриад байна. Зүгээр л хоёр хүн бие рүүгээс салаавч гаргаад хэрэлцсэний төлөө нэг сар баримтлаганд явсан штэ. Чи хутагтай явлаа гэд хутгаар хин нэгнийг сүрдүүллээ гэд ерөөсөө лаг харагдахгүй шүү. Монгол улсын хууль яг наадан дээр чин сүүлийн жилүүдэд бүр маш чанга болсон штэ. Тэгээ багасаа шорон шаахгүй ээж аваагаа зовоохгүй бай гэж бодож л явах юм бол наад Монгол улсынхаа хамгийн гол нь хууль дүрм мөрмөө амар сайн судлаарай. Наа чин айгүй чанга штэ. Та хэд тэр нэг залууг зоддог баян айлын хүүхдүүд ерөөсөө биш штэ. Тэгээд ер нь гих мэдчлэн наатай цаантай жоохон бодолтой байгаарай. Хүний амьдрал чинь тэгээд жоохон юм дээрээс тэрэгдэг шүү. Тэгээд залуудаа ийм том алдаа хийчих юм бол чи ирээдүйн амьдралыг сүрүүлээ хийчих штэ. За тэгээд чамайг ухаантай уулзлаасаа миний хэлсэн энэ үгнүүдийг ойлгох байх гэж бодож байна. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут баяртай үзэгчтэй.